Өнөөдөр оксид хүчит суурь давсны шинж чанар гэсэн хичээлийн талаарх танилцуулгыг хүргэж байна. За мягмар сүрмэний бие нь ерөнхийдөө коллежид бол нэг 4 жил орчим ихтэй сургууль 10 гаруй жил багшилсан туршлагатай багш байна. За уг бүтээлийг ерөнхийдөө ЕБС-ийн сурагчид болон оюутнуудад зориулан бэлтгэсэн байгаа. За ЕБС-ийн сурагчид болохоор химийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэдэг тийм үү. За ингийн тулд хамгийн эхлээд химийн элементээс эхлээд урлагийн тэгштгэл бичиг тэнцвүүлэх, за урлагийн төрөл ангилал, дан болон нийлмэл бодисын шинж чанар энтрийг маш сайн мэддэг байж яаштай амжилттай бэлтгэх болно. За мөн химийн яашд бэлтэж байх явцад тундасны өнгө тийм ээ томьёо тодорхой химийн бодисуудын найрлагын томьёо тэгээд тэдгээрийн техник нэршил гэсэн ойлголтуудыг энэхүү бүтээлд ерөнхийд нь багтаасан байгаа. За оюутнуудын хувьд бол ихэвчлэн инженерчлэлийн чиглэлээр суралцаж эхэлж байгаа 1-р курсын оюутнууд эсвэл 1-р курсэд элсэн орох гэж байгаа оюутнууд энэхүү хичээлийг үзэх нь илүү тохиромжтой байна. За өөрөөр хэлбэл инженерчлэлийн чиглэлээр суралцдаг тийм ээ хүнс барилга, эрчим хүч, уул уурхай, нэхмэл, арьс шир, хөдөө аж ахуй, авцам, тээвэр гэх мэтчлэн эдгээр чиглэлээр суралцдаг оюутнууд химийн хичээлийг 1-р курстай бол үздэг. За ингээнд бол дээд сургуулийн химийн хичээлийг ойлгохын тулд химийн элементүүдээс эхлээд урлагийн тэгштгэл хэрхэн тэнцвүүлэх үү, тэгээд дан бодис, нийлмэл бодисын шинж чанар, дээрээс нь тэдгээрийн хэрэглээ ангиллалтай заавал танилцсан байх шаардлагатай байдаг. За ингээд багштай холбогдох утас нь 98 13 33 11 байгаа шүү. За энэхүү оксид хүчит суурь давсны шинж чанар гэсэн энэхүү хичээл маань нийтдээ 3 бүлэгтэй дотроо 13 захин хичээлийг бол агуулсан байна. За 1-р бүлэгт нь ерөнхий хиймд өргөн ашиглагддаг 40 гаруй элементүүдийг шүүж аваад тэдгээрийн оксид хүчит суурь давсны томьёог хэрхэн зөв бичиж нэрлэх вэ гэдгийг бол сургах зорилготой байсан. За 2-р бүлэгт нь болохоор химийн урвалын төрөл тийм ээ. За ерөнхий хиймд өргөн ашиглагддаг урвалын түгээмэл тэгштгэлүүдийг цээжлүүлэх, дээрээс нь тэгштгэлийг хэрхэн тэнцвүүлэх вэ? Гэхдээ урлагийн тэгштгэлүүдийн ангиллалыг бол оруулж өгсөн байгаа. За тэгээ мөн түгээмэл хэрэглээний зарим бодисын нэр томьёо, техникийн нэршил, за эдгээрийг бол заавал цээжлэх шаардлагатай байдаг. Учир нь бодлого дасгалд бол маш их хэрэг болдог. За дээрээс нь мөн өнгөт тундснуудын томьёо болон өнгийг жишээгээр тайлбарлан оруулсан байгаа. За тундсны томьёо өнгийг мэдснээрээ бас мөн бодлого дасгал тухайн асуудлыг шийдэхэд бол маш их хэрэг болдог байгаа. За 3-р бүлэгт нь болохоор нийлмэл бодис болох оксид хүчит суурь давсны ангиллал, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, нэршил, физик химийн шинж чанар, гарган авах аргуудыг багтаасан болно. За энэхүү бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Эдгээр хичээлүүдийг нийтдээ багш 543 цагт багтаан тайлбарсан. За үүнд 1-р бүлэгт нь 2.3 цаг, 2-р бүлэгт болохоор 143 цаг, 3-р бүлэгт 174 цагийн тайлбар бол орсон байгаа. За ингээд энэ цахим хичээлийг тухайн суралцагч өөрийн болгон авахын тулд давтамж болон арын дасгал ажлуудыг ажиллах, тэгээд оюуны потенциал хэдэн удаа үзсэн гэдгээс бол хамаарна. За ингээд ямар ч байсан хичээлтэйгээ танилцахыг хүсвэл 98 13 33 11 дугаар тандаарай. Цахим хичээлийн давуу тал нь хичээлийн цаг үзэх давтамжаа суралцагч өөрөө тохируулах боломжтой. За хичээл бүрийн ард нь бие даалтын дасгал ажлуудыг оруулж өгсөн. За ингэснээр үндсэн ойлголтуудаа баттгаад явах боломжийг бол бүрдүүлсэн байна. За оксид хүчит суурь давсны шинж чанар гэсэн энэ хичээлийг богино хугацаанд хямд зардлаар уян хатан сургад авах боломжийг бол бүрдүүлсэн. За мөн ерөнхий хим, органик хим, аналитик химийн чиглэлээр сургалт зөвлөгөө авахыг хүсвэл 98 13 33 11 дугаар тандж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье. За мөн хичээлийг үзэж дуусгаад багштай холбогдож өөрийнхөө төвшинг тогтоолгох цаашаа хим хэрхэн суралцах вэ гэсэн дараагийн төлөвлөгөөнүүдийг бол гаргаж өгөх боломжтой гэдгийг хэлье.